Сайн бацхан уу. Миний Монголын илгэнэгт яв хайртай ахын дүүс минь авгаас ут Бурхны хүү Баярбаатар мэдчилж байна. Гэнэ ядаргаатай юмнуудын үннийг ярьчлаар ингэж хэрүүл хийгээс алахгүй юм. Ядаргаатай юм чи. Зөрүүлж нөгөөдхийн ярих нэг хэцүү, ярихгүй байх нэг хэцүү, тийм ээ? Хайчих нэг хэцүү, аяхгүй байх нэг хэцүү. Ядаргаатай маа. Амьдрал бол ер нь бол ийм гэж байгаа шүү дээ. Бурхны шашин дээр гардаг байхгүй. Тэгэл ямар нэг юмар ингээд орооцодод бол энэ амьдрал дотор ингээд байлгаад байх сонирхолтой байдаг гэж байгаа. Хүнийг тэр гэгэрэх боломжоос холдуулахыг одоо ингээд зориод идэг гэж байгаа байхгүй. Амьдралыг бүрд эргүүлэх чинь. Ингээд нэг ядаргаатай нэг шалдар улдар юмнуудтай ингээд одоо яамаарч юм бэ? Ярих юм аа. Одоо хүн ч тэгээд ерөөсөө ичих булчирхаа гэж байхаа болчихсон юм байна. Нөө би одоо Америк руу явж ин Пүүжин гадаагийн өнгөрсөн 1 жилийн өмнөх юуг юм яадаг юм лөө. Дагагчийн 3 жилийн өмнө 68 мянган дагагчтай байсан гэж ярьё. Хүн нэр ичих булчирхаа нэр. За яах вэ? Лаг юм байна. Пүүжин гадаа чи лаг болцсон юм байна. Чамтай харьцаад байх шаардлага байхгүй гүлэг минь. За юу. Ямар амар том хүн байд. Одоо чамайг дагагчаар нэмхий чи харъя заа юу. Хөөс минь. Ядаргаа хачин нийгмийн хог шаарна. Хүн нэр ичих булчирхаа гэж нэр үнэхээр байхаа болчих юм байна уу? Йоо энэ нодлон нэр ямар гачин зэрэг яг нодлонгийн үдүүд штэ. Би нэг 7-8 хүнтэй барилдъя гэд тийм ээ. Лайв хийгээд тэгээ би бас нэг хэнийг дэмжих үү гэж харж байгаа. За энэ галаа бас нэг хүүтэн царайтай ч гэсэн бас яах вэ зайлвал бас нэг арай нэг тулхтай хүү юм болоо даа гэд галаагийн нэрийг оруулаад. Тэр нэг бат дэлгэр үлээ нэг залуу тийм ээ. Бас хөөх юм зайлвал яваад идэг хүн үздэггүй шантарцсан тийм ээ. За энийг оруулаад. За тэгээд гих мэтчлэн нөхдүүдийг яг одуудыг бас оруулаад тийм ээ. Яг тэднийг бол яг нугаадах юм байхгүй одоо ашиглацсан гэсэн үг шүү дээ. А тэдний далбаан дотор одоо нэг 4-5 нөхрийг бас дэмжиж тэгээд алдцах гэж юм барьж ийн инээ тэрэ алдсан тэгнэ ингэнэ тэр гэж шоу хийгээд тэгээд муу галаа бацааныг 68 мянган дагагчтай байсан штэ нохон бас ичих булчирхаа гэж нэр дэмжсэн. Одоо ер нь гэхдээ миний амьдрал их сонин шүү. Нэг хачин юмнуудыг ингээд дэмж би нэг хүн туслах дээр зүрүүлээ заавалчгүй араас готох шаарддаг их сонин. Тэгэхээр хүний тавилан байд юм уу яадгийг одоо ерөөсөн. Одоо ер нь намайг хамгийн их муу хэлж байгаа хүмүүс юм бэлээ. Би бүхий төлөө өстой жинхэнэ амьдралаа зориулсан шүү дээ. Тэгж ихт тэгэл намайг хамгийн их муу хэлж байгаа хүмүүс, намайг хамгийн их үзий ядж байгаа, намайг репортлж байгаа, хавчиж байгаа хүмүүс юм бэлээ. Намайг ингээд эвгүй байдалд оруулж доош нь оруулж байгаа хүн юм бэлээ. За яг галаах тэр нодлон сумын цаануудын барилдаан дээр тусалсан үнэ. Тэгтээ за яг хүнийг тэр хамт юм хийчихэд муу хэлээ тэгсэн гэсэн гэж яриад яг хөөх юм зайлуулдаг хэмжээл тэр байсан юм ч одоо тэгэл. Яг галаахыг нэг 6 газараар очиулж нэг лайв хийлгүүлсэн юм аа. 6 газар авчиж. Тэгээ өөрөөр бол галаахаар нэг туслуулж өрсөн юм бол байхгүй худлаа яриад л яах. Гэтэ яг хамт явсан. Дотор нь нарийн янз янзын болсон юмнуудыг ярих юм бол зүгээр яах юм? Зүгээр өнгөө хүнийг тэгж бас яг хамт юм хийсэн. Би тэр сумын заануудын барилдааны талаар бол яриад яах юм надад бол байхгүй. Хамт юм хийчээ тэгээд сүулт нь овшроод ах тийм ээ. За чи тэгсэн бидтэйгээ би бол ярьчмаар л үнэхээр өнгөө. Яах юм бэ? Яах юм. Өнгөө шүү дээ. За нэг тийм байна. Хоёр тийм байна. Одоо нэгдүгээр санаа бол тийм үнэхээр өөрөөрөө лаг болцсон юм байна. Олон таригдсан юм байна. Одоо Баярбаатар хэрэггүй гэдэг томорж байгаа юм байна. Одоо цаашаага чамайг дагагчаа нэмхий чи харъя. Миний буйнд яг уу тэгээд нэг ингэсэн юм байна. Яг ер нь бол тэгэл юу шүү дээ. Тэгээд амьдрал гэдэг чинь цаг хугацаа л нотлно өгөхөөс биш. Манай энэ хар оонууд бол юу ч мэдэхгүй шүү тийм үстэй. Яг тийм үстэй нуугаадах юм байхгүй. Тэгэл нэг уянгын тийм ээ. Нэг хандив цуглуулаад ингээл маа гээл хүнд өгөөл. Тэгэл одоо нэг чадна шүү дээ. Хийж чадна шүү дээ. Асуудалгүй шүү дээ. Одоо би өнөөдөр уулзаал хин нэгэн хүнийг фэйсбүүкээр намайг гуйсан зөндөө үжи тэгэл уулзаал хандив цуглуулаад өгөөл. Амархан боохгүй юу? Яг нэг оонуудын нэг тархийг угаадаг нэг хитгэн юм байгаа юм. Хүний зовлонгоор тархийг угааж байгаа. Яг нэг иймэрхүү юмнуудаар тархийг угааж байгаа. Амархан шүү дээ. Одоо нуугаадах юм байхгүй шүү дээ. Манай энэ
улс төрчид гэдэг хэдэн хулгайч нарын дээр байж чинь тийм ээ. Эднэрийг зүхээд юусоо орилж харлаад явуул нэг хандлт авчиж байгаа юм. Тийм ээ. Одоо нугатах манай нэвлүүцэр элдв хангаа гэдэг юмнууд ч ерөөсө тэгдэг байхгүй. Дандаа бүгд тодолж хулгайч новшнууд, пуужин галаагийн өрөөсөн дугуйнууд. Ерөөсөө орилж харлаад ингээл тэгж байгаа л эргэл одоо оюун эрднийг хамгийн их муу хэлж сонгуул гарч ирсэн үе хэн блэ? Наараа шүү дээ. Тэгтэл өнөөдөр оюун эрднийг хамгийн их магтж байгаа цээжээр хамгаалж байгаа хүн хэн блэ? Наараа шүү дээ. За нэг ийм юмар хандлт авч байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаарт нэг ядарсан зүдэрсэн хүний зовлон дээр тоглолт хийж тийм ээ. Хандив тусламж цуглуулж. Би яагаад хандив тусламж цуглуулдаггүй вэ гэхлээр нэг хүнийг аварж болно. Цаана 100,000 хүн байгаа шүү дээ. Энэ системийг өөрчилж энэ Монголыг авардаг болохоос ш зүгээр нэг хүн тусалж шоу хийж хандлтаа нэмж нэг хідэн оркуудын тархийг угаалаа гэдээ одоо Монголын амьдралд өөрчлөгдөх юм байхгүй шүү дээ. Би тэгж бодоод л яадаг. Түүнээс би тусламж бол зөндөө өгдөг байна. Тэгэл яг хуу 50,000 цаас 100,000 цаас эхэндээ бол ичээд тусалдаггүй байсан. За бурхны хүү 50,000 цаас хийчлээ. Бурхны хүү 100,000 төгрөг хийчлээ гэж хэлүүлэхлээр одоо тэгээ бас онгойтой болов тийм ээ. Ичээд би тусалдаггүй байсан. Тэгээ би ингээд явж байгаа нэг эргээ харсан чи би ерөөс нэг ч хүн тусалдаггүй яваад исэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь би яасан бэ гэхээр за яа хүн өөрийнхөө хэмжээнд тийм ээ. Эргээд харамсахгүй буцаад бодохгүй юмараа хүн туслая. Миний ерөөсөө зарчим бол тэр. Тэгээд би нэг 50 цаас 100 цаас 500,000 төгрөг тийм ээ. Яг 500,000-аас 50,000-аас 500,000-ийн хооронд. За ганц нэг хүнд бас нэг 5-10,000 төгрөг гэсэн шилжүүлсэн тохиолдол зөндөө байгаа. Тэрнийг тэгэл ярьдгүй л болохоос биш. Нуугадах юм байхгүй шүү. Тийм үстэй. Одоо тэр 50,000 цаас эхэндээ бол чимээгүй зүгээр ингээ хийчдэг байж байгаа. Сүүл рүүгээ бас эн чинь болдгүй байх гэдгийг ойлгоод би ардтай нь бурхны гүйлгэнийх нь утган дээр бурхны хүүгээ бичдэг болцсон. Тэгээд тэр олон 100 хүн надаас одоо 50 100 5 10 мянгаас авсан бүгдгээ мэдчихлээ байлгүй. Тэрийг яриад яах вэ? Тэгж тэргээр шоу хийгээд яах вэ? Ерөөсөө миний ганц пуужин галааг ярьсан гол шалтгаан бол юу гэж бодож байна та нар? Худлаа хэлээд унангууд л би ярьсан байхгүй. Би ерөөсөө тэр хулгай хийхийг би үнэн голоосоо жигшдэг. Пуужин галааг худлаа хэлээд яваад унангууд нь би ярьсан. Би тэгж хардж гин. Зөв. Хурдлаа хэлээд байх шиг болоод ангууд нь л би хардаж ярьсан. Зөв. Одоо тэгэхгүй бол наа хэд чим аюултай хүмүүс шүү. Ичихгүй өргөдлөө барьцсан л нэг газар зогсож гин. Тэгэл ингээл цайтсан, цагаандаа гарцсан. Намайг гүжирцэн гүтгсэн гээл ингээл. За үнэхээр тийм пуужин галаа чи тийм ариун цагаан юм болов ш. Чи миний тавьсан хэдэн асуултанд хариулах л та. Чи ямар ажил хөдөлмөр бизнес хийгээд мөнгө олоод амар үнэтэй анх эхлээд эн чинь нэг ард түмэн мэдэхгүй л дээ. Саяхан шүү дээ. Одоо нэг жил гарангийн өмнө байна уу да. Сайн дээр 2 жил болж байгаа. 2 жил болоогүй. Тэр оролт л байсан шүү дээ хашаанд. Яаж тэр том байр маринд ороод байгаа юм? За тэр хүний байр яг уу дүүрч. Тэрнийг орхий. Одоо сүүлийн үед яаж тэр 15 сая төгрөгийн хөрөг 100 парадо 150 авч унаад байгаа юм. Тэр нь л хариултчлаа. Тэгвэл за ястаа уучлаарай ах. Ястаа муухай хардсан байх шүү гэж хэлье. Мөн үү? Улаан цагаан нүдэн дээр болж байгаа үйл явдал хөөш. Ямар ч ажил хөдөлмөр хийж эрхэлж байгаа дундаж давхархт болон дунджаас доод давхархт амьдарч байгаа хүн 15 сая төгрөгийн хөрөг авч барьж чаддгүй. Ойлгосноо? Хулгай мөнгөтэй хүн л мөнгийг хамаа замбрааг үрдэг юм. За би тийм мөнгө төгрөг олж ингэж хөөрг авсан юм аа. Машин авсан юм аа гэдгийг л тайлбарлаж байгаа. Чадахгүй. Яа худлаа хүн гүжирдээл. Нэг том атмаа. Чаавас та пүүжин болоо битүүри атмаа гэж аваад баасан байх гэдэг. Ер нь бол тэгээ яг яриад яах вэ? Тий. Би нэг эхлээд нэг уулзахтаа л ер нь за ямар сонин хүн бэ гэж нэг бодож ирсэн. Тэгэл яах байх вэ? Тэгэл өнгөрцөн юм байна. Тэгэд яг пүүжин галааг би ер нь бол зүгээр тарын яаж таньсан бэ гэхээр өнгөрсөн цагаан сараар таньсан байхгүй. Яасан гэхээр нөгөө манай эхнэр чинь гинт дундгой руу явж юу яана гэд золголт хийн гэд гинт хилдэг байхгүй. Тэгэнгүүт нь би заац тэгвэл тгийгээд тэгээ баахан мэдээж иргэн хүн цуглуулна шүү дээ.
Тэгээ явж байгаад яг жинкнээсээ би хөөргөө мартсан байсан байхгүй. Тухайн үед би нэг хөөргөний нэг бичлэг оруулж исэн. Тухайн үед нэг хэдэн зуун мянган хүн үзсэн та нар одоо бас санаж байгаа байлгүй дээ. Нэг хөөргөний тухай. Тэгээ тэр чинь яг жинхэнэ бодит болсон үйл явдал байхгүй юу? Зөхөөцсөн биш. Тэгээ яг явах болсон чи би хөөргөхгүй хийсэн байхгүй. Тэгээ би яг явахынхаа битүүний өдөр шиг санагдаад байна. Битүүний урд өдөр ч байж магадгүй. За пятка хөөрг авъя гээл. Тэгээ би чи хөөрг мөрг ямар ч тийм юмны талаар ойлголтгүй юм чи. Оо, манай ах байж байгаа ш. Тэгээд би буужин галаар ярьдаг байхгүй юу? Оо, ах сайн уу, сонин сайхан юу вэ? Ах дүүн хөөрг авах гэсэн юм та нэг гоё газар хөөрг заагаад өгөөд гэж хэлэхгүй юу? Та сая тэгсэн чинь би баах юм яриад байсан. Тэгээ би хайчаад болчоод явж исэн чинь буужин галаа одоо энэ сошиалч амар хөгжсөн шүү дээ. Буужин галаатай ярин гимц яасан бэ гэсэн чинь ярьчаад унтраасны дараа буужин галагийн хийсэн бичлэг ороод ирдэг байхгүй. Би буужин галаг нэг ч үзэж байгаагүй. Бичлэг ороод ирдэг байхгүй юу? Ерөнхийд нь бол би мэднэ л дээ зүгээр хандлага ингээд нэг цаг маг суугаад ингээд бичлэгийг үзчихсэн нэг бол байхгүй. Ерөнхийд нь зүгээр мэднэ. За нэг лайв нэг ингээд ч юм уу бичлэгийг ингээд тавьсан бангууд нэг халт гүйлгээл за иймэрхүү барьсан байгаад ер нь хүмүүсийг би тэгээ үзчихдэг байхгүй энэ олон хүний чинь. Тэгжил үзчихсэнээс буужин галаг нэг шүтээд үзээд байсан юм ерөөсөө байхгүй. Тэгсэн чинь буужин галагийн мессенжер дээр ярьчингууд буужин галаатаа би холбоотой онгууд яаж гэнэ фэйсбүүк дээр буужин галагийн хийсэн бичлэг ороод ирж байгаа байхгүй. Тэгээ би чинь сая нөгөө сонин юм яриад байсан баг чинь өмнөх өдөр нь хөөргөний газар рекламтцсан байдий. Тэнгүүд би дахиад эргээ залгасан байхгүй буужин галаа руу. Ууш та энэ хөөрг яатсан л шүү дээ. Рекламтцсан л шүү дээ. Энэ хөөргөний газараас рекламтцсан л шүү дээ. Би эндээс ч очиод хөөрг авчил даа гэсэн чинь өө ахын дүү нанаас очиж авч өстө болохгүй хэрэггүй. Яах юм? Тэр юуны Вестакогийн тэнд нэг хөөрг зардаг газар шүү дээ. Янзын гоё газар байгаа. Миний газараас бол очиод аваад хэрэггүй гэж солиороод. Тэгэнгүүт нь би амар энэ яасан сонин хүн бэ? Өөрөө тэндээс хөөрг авчаад тийм ээ? Би очиод адилхан очиод хөөрг авчих ихлэ авахулдгүй ямар сонин хүн бэ гэдэг. Тэгээд би за яах вэ тэгээд нэг ямар нэг учир шалтгаантай байлгүй гэж тод. Би тэр Вестакогийн тэнцээ очиод хөөрг авахгүй яваачсан баггүй юу. Тэгээ би тэндээс хөөрг нэг 2 сая төгрөгийн хөөрг авсан. Тэгээ би тэнцээ очиж муухай доромжлуулсан баггүй яг үнэнгээ хэлээд. Тэр нэг Вестакогийн тэнд нэг та нар мэдэндээ нэг би тэр ахыг яаж мэдсэн бэ гэхээр нэг хятадаар доочэн гэдэг үг байдаг баггүй юу. Тэрнийг доочэн гэж яваад байдаг нэг тийм балаа нэг мэдрэл муутай ч ихэд одоо хайш нэг ахгүй байт юм лээ. Би тэр ахыг яаж мэдсэн гэхээр очиод хоолоогоор нь мэдсэн байхгүй юу. Би ч өөрөө хятад явдаг хүн чинь мэдэн штэ. Нэг хүн ингээд чихэн дээр доочэн гэж өрлөөд онгодч. Би ч бас тийм ээ доочэн гэд хэлдэг байхгүй хоёр янзаар. Тэрнийг доочэн гэж хэлээд ангууд бүр тэр одоо манай монголоор юу гэж хэлмээр юм дээр нэг сонин одоо тийм хэлээд ангууд нь одоо бүдүүлэг гэх юм уу юу гэх нэг хараа одоо юу ч юм дээр ямар ч утгагүй юм яриадсэн ямар хийчихгүй одоо тэгээд энэ ах одоо бичлэг хийгээд ах юм да гэд тэр яг хоолой чихэнд үлдсэн байсан байхгүй юу. Тэгээд тэр сайхан хөөрг гэдэг дээр яваа очсон ч харин тэр ах л байлээ. Тэр ах хүн чинь тэгээд яг хөө тэгээд намайг тэр дүүнэр мөндөр тэгээд доромжлсон л та. Одоо яг тэгээд доромжлуулаад буужин галагаас уулж тэнд очиж доошоо орж тийм ээ. Яг хөө би намайг нэг одоо нэг уршаа хоошоо яваад байдаг болохоор нэг намайг үнтэй 10 хэдэн саяын хөөрг авна гэж бодсон юм байдээ л дээ тэд нар. Тэгээ би нэг 2 сая төгрөгийн хямдхан хөөрг авчингууд л тэгэл намайг доромжилж явахгүй да. Тэгэл би ямар тэднэртэй ч хэрүүл урал хийгээд л юм чи тэгэл гараа авчихсан. Тэгэл би ер нь за энэ буужин галаач өөрөө гайгүй газраас авчаа те. Өрөөлийн хүнийг тэгээд ингэдэг л хүн хөгийн хулгайч юм байна да гэж бодчоо. Тэгэл өгчихсэн. Тэгэл би буужин галаа дахиж харьцаагүй. Тэгэл над руу залгаад мессенжерээр залгаад л идэх юм бэлээ. Би авдагчгүй. Хаяа нэг яах вэ? Бүр залгаа шалгаа болоод ахаар навдгийн тэгэл би байж лээ. Тэгэл харьцахгүй л байж идэх. Тэгэл бүр нэг саяны тэр нэг гитрээд ангуут нь би тэгэл ярьцیں۔ Мөн үү? Худлаа яриад бүр нүдэн дээр худлаа яриад болж өгөхгүй болохоор нь л байдаг ч хардж байгаа шүү. Хардж байгаа гэдэг үгээ баян хэлж явахгүй болохгүй. Тэгэл би энэ буужин галаад харьцах үлдсэн байгаа юм. Нодон сумын заануудын барилдаан зохион байгуулсан. Яг уу 6 газар авчиж лайв хийлгүүлсэн, бичлэг хийлгүүлсэн үнэ. Тэ. За ийм л байна. Тэгээ хүнээс одоо надгүй л их томорцсон юм байна. Тэгээ харъя чамайг тийм ээ. Тэгээ яг үтэй би ч тэгээд хүн тань. Ёстой нэг инх хоёргоо нэг би хүн таньдаг хүнтэй гэдэг шиг нэрээ. Би ч тэгээд одоо ерөөсөө хүн таньдахгүй. Одоо би ер нь дахиж би хүнтэй харьцахгүй. Нэг ч хүнтэй харьцахгүй. Ядарга. Нэг хогийн мөрөөчин худалч. Би ч өөрөө нэг тийм хэлсэн ярьсандаа байдаг хүн болохоор
ингээд нэг худлаа яриад ингээд мөрөө хийгээд ингээд нэг хогийн лалрын юмнуудтай ингээд тахлаар үнэхээр өөрөө доош орчод байгаа. Тий. За тиймэрхүү байна. Одоо тэгээд ингээд юу ч гэдэг юм дэ одоо тэгээд ингээд пуужин галаа битэр за яах вэ? За пуужин галаа дээр нэг удаа харин нэг жинкнээсээ тусламж авсан шүү заяа. Тэр шууд хэлчихье. Тэр 5 газар очиж лайв хийлгүүлсэн тийм ээ. Тэгсэн чинь нэгнээс нь очиж 500 мянга авцсан байгаа байхгүй хөгийн улгаач чинь. Баахан амлсан шүү дээ битээр чинь. Нэг ч төгрөг авахгүйгээр зүгээр баг барилдуулсан хүн болгонд тийм ээ. Лайв хийгээд өгөө. Лайвын ханш бол одоо пуужин галаа бол одоо 500 мянга төгрөөр хийдгээ. Тэгээ би бол одоо мөнгө төгрөг авч байгаагүй. Тийм ээ хийвэл бас нэг хөөрхөн үнэлгээтэй л баг. Бид хоёр хэрвээ ингээд сумын зануудын багийн барилдаа хийхэд тийм ээ. Сумын зануудын багийн барилдаа хийхэд бага барилдуул 600 мянга төгрөгөөр барилдуулах юм бол очиод үнгүү лайв хийгээд бизнесийг чинь сурчлаад өгөө гэд зөндөө ярьсан шүү дээ. Тэгжсэн чинь нэг нөхрөөс нь очиод 500 мянга төгрөг авцсан л байгаа байхгүй хөгийн хулгайч. Новшийн багийн ерөөсөө энэ өстой лайвчд энэ олонний танил энэ улс төрчид энэ өстой жигэн хүн хогноод байдсан билээ. Тэгээд дараа нь араас дандаа хутгах шаа. Тий, дандаа худлаа ирнэ. Би одоо дахиж ерөөсөө хүнтэй харьцахгүй. Нэг ч улс төрчтэй, нэг ч элдв хангаа хогийн энэ лайв чин элдэн талцсан солиотой тийм ээ. Худалч хулгайч бас хэрэг мэдхгүй муу санаатай тийм үстэй. Дандаа хүн мантан мөрдөг. Иймэрхүү новшин стандартаа би дахиж хизээж харьцахгүй. Би ер нь бодцсон байгаа. Тэгэл ерөөсөө явж ямаар юм бэлээ. Тэгэл аяанда бүр ингээд нэг хүн чинь байж тээ тий. Ядуу зүдүү байхдаа хинч биш байхдаа бүх хүн сайн хүн байдаг байхгүй юу? Жохон мөнгөний амсар зуугаал, жохон их мэдлийн амтлал, жохон нэр хүндтэй болоод ирэхээр жинхэнэ хүний мөн чанар танигддаг байхгүй юу? Мөн үү? Одоо би бол тийм ачив юмнуудаа ерөөсө дахиж харьцахгүй. Ганцаараа сайхан ингээл явчих. Тэгээ юмаа ярьчаал. Ээл ингээл явж л бай. Яг нэг ганцаараа явхад нэг болохгүй юм байгаад байгаа юм. Тэрс ганцхан болохгүй юм байгаад байгаа. Тэр нь юу гэхээр энэ улс төрийн чи хэлмэгдүүлчих гээд ерөөсө болж өгөхгүй байгаа байхгүй. Би яагаад энэ ардчсан намд орж ирсэн бэлээ? Намайг хэлмэгдүүлчих гээд аргаа бараад би ардчсан намд орсон шүү дээ. Яг үнэнгээл. Тэгээ энэ улс төрийн чи ерөөсө зөв зүгээр байж байгаа хүнийг яагаад ч хүнийг авчиад хийч ямар ч хамаагүй юмар авчи хийчих гээд байдгийн бэ нэлээ. Тийм учраас намайг бол хийх гэж маш их үтсэн шүү дээ. Тэгээ бүр хамгийн сүүлд нь П үсэг хараасан гэдгээр авчиж хийж байгаа байхгүй. Тэгээ аргагүй ихэнд би ардчсан намд орж байгаа байхгүй. Мөн үү? Тэгээ би бол одоо тэгээ яг одоо энэ ардчсан намтайгаа ингээд дуусна. Тий одоо тэгээд яг нуугадах юм байхгүй манай нам намайг хамгаална. Мөн биз? Тий би бас намынхаа төлөө хүчин зүтгэн. Энэ намаар дамжуулж би бас эх орныхоо төлөө бас бодсон сансан ганц нэг юмаа хийн. Одоо би ардчсан намдаа үнэнч зүтгэн. Хулгайч ардчсан намынхаа хулгайч нартай алалцсан. Тодорхой хэмжээнд. Одоо тэгээ бас эвлэрэг үедээ эвлэрнэ. Дандаа ан чин хүнгүнтэй тэрсэлдээд улс төр гэдэг чинь тэгээд ерөөсөө манай Монголын улс төр бол яг энэ барууны улс төрийг дуурайц ерөөсөө өчтөр нь муудалцаад өнөөдөр нь сайдалцаад маргааш нь дахиж муудалцаад нэгнийхээ бүхсийг ухаал ингээд явж идэх юм байна лээ. Би ч гэсэн энэ дотор орж бас ухалцахыг ухалцаад тийм ээ. Бас энэ эднэртэй алцаад ингээд ямар ч байсан тэр дотор гэхдээ юм хий. Миний зорилго бол ийм байна. Пуужин галаа мангар оцсон бол над руу байнга залгадаг, байнга ярьдаг, би ерөөсөө авдаггүй. Бүр аргаа бараад хаяал нэг аавна. За зарим үед чинь бас тийм ээ ууцсан идцэн явж байгаа үед залхахлаар нь бас өрөвдөд авчдгийг. Түүнээс биш эрүүл мэрүүлдээ бол авах болчих харьцаа болчихсон шүү дээ. Ой надтай харьцахгүй чиг шиг. Хизээ би чамтай харьцсан юм бэ хөөш. Би чамтай харьцгаа болчихсон шүү дээ. Тийм үстэй. Сүүлийн үед бүр хитрхи улаан цагаан мэдгэлээд ангуут нь зааз болий. Иймэрхүү вагнараас хол бай. За чи тийм хоншортой бол зүгээр миний тэр нэг 5 6 би асуудал гаргаж ирж тавьсан тийм ээ. Тэрэнд л хариулчих. Тэгээд болоо. Тэрнийг л нотлчих зөө юу. Чи чадахгүй байж тээ. Чацгаа минь. Нэг 100 залуу 200 залуу бос. Чам шиг юмний 100 200 залуу босгодог гэж ямар баас нь байдгийг. Нохон баас. Чаавас нэрээ. Инээ төрөдөх юм нэрээ. Нэрээ тийм бас нэг юм ярьчих.
Харин тэр нөгөө сонгуул нь шүү дээ. Нөгөө нодлон ардсан намын сонгуул болсон шүү дээ. Нодлон жоо сая энэ 3 сард. Тэгэхэд бол харин нөгөө юм зайлуул нэг портер өрдөг гэдэг нэг тавилан мөрөлх хийдэг гэдэг нэг залуутай нэг уулзуулж надад нэг удаа тэр нэг залуугийн дугаар өгч надтай харин нэг уулзуулсан шүү. Түүнээс биш бусдаар бол би Пуужин галаатаа ерөөсөө тэгж харьцаж ийсэн барьж ийсэн ерөөсөө байхгүй тий. Ер нь бол Пуужин галаагаас бас нэг зайгаа авах нэг шалтгаан бас нэг зайгаа авах шалтгаан ба юу байсан бэ гэхээр айгүй муухай ашигч хүн юм билээ. Ерөөсөө хүн ашиглах гээд байдаг. Би бол ингээд Пуужин галаа дуртай ашиглуулчихж байгаа байхгүй. Тэмстэй. Өнөөдөр ч гэсэн ингээд бас ашиглуулчихж байгаа байхгүй. Нэг ачаа хийж биш юм ийгээ тэмстэй. Яриулаад. Тэгээ ерөөсөө алхам дотомд хүн ашиглах гээд байдаг юм билээ. Айгүй хэцүү. Тэгээ ер нь бол ерөнхийдөө тэр ашигч стил бол юу гэхээр шоронгийн стил байхгүй. Яг үнэн гээл. Манай энэ орж гарч тийм ээ нөгөө газар орж гарч ирж исэн ах нар найз нөхдөд элдв хангаа нөхдүүд чинь дандаа тийм нөхдүүд байдаг байхгүй юу? Тэгэл нэг худлаа сайн хүний дүртэй те мань сэтгэлээрээ баян найз нь тус болно тэгэн ингэн да айгуу гой зөв яар арх битгий юу манай нөгөө газараар орж гарсан нөхдүүдийн чи яриа ерөөсөө тэр шүү дээ. Ерөөсөө айгуу гой тийм. Тэгэл ингээл сэтгэлээ тэгэл хүнийг дандаа ашиглана. Дандаа араас нь хутгашаа. Худлаа нэг тийм ярьж байгаа л. Яг хүнийг айлгана, сүрдүүлнэ. Тийм ээ? Манай нөгөө газараар орж гарсан нөхдүүдийн чинь үндсэн арга барил тэр байхгүй. Ерөөсөө Пуужин галаагийн арга барил ерөөсөө тэр юм билээ. Би өөртөө ч хэлсэн. Та угаасаа ишийн биш үү гэдгсэн чинь тийм ээ? Оо ахын тийм юм өстөө аахгүй гэд. Битгий худлаа яриад тань. Би таны тэр иш вэ нү биш вэ нү гэдэг чинь хамаа байхгүй. Гэхдээ ойлаа яг үгүй нийлээ явъя. Хамгийн гол нь ярьсандаа байгаараа гэж би хэлсэн байхгүй юу? Би Пуужин галаатай ерөөсөө анх уулзахтаа л хэлсэн байхгүй юу? За яг ойлаа нийлээ. Тэгвэл та яг ярьсандаа байна шүү гэд. Ярьсандаа байхгүй байна. Худлаа хэлээд байна. Би тэгж хардчихъя зөв үү? Миний зарчим бол ярьсандаа байна. Хүн хөдлөм би ярьсан тийм ээ? Хөдлөмрөөрөө амьдарцгаана бүгдээрээ. Энэ дээр байгаа хулгайч нарыг бид нэр шүүмжилчээд өөрөө адилхан хулгай хийгээ явуул ямар хэрэг байгаа юм бэ? Тийм үстэй. Эднийг одоо ингээл өстой шүүмжилж гарч ирчээл тэгэл өнөөдөр энэ Өтгөнбаатарын бичлэг яваад байгаа юм шүү дээ тийм ээ. Би өстой энэ гэр хороолттой байж байгаа л тэгэл би эндээсээ энэ хаваа өөрчлөөд би өстой Монголыг алаад өгнө. Одоо хаана байна? Тэр бүх юм үлгэр болцсон л байгаа шүү дээ. Би Пуужин галаатай анх уулзахдаа шууд хэлсэн. Ярьсандаа байна шүү гэд. Пуужин галаа ярьсандаа байхгүй байгаа учраас би энэ нөхрөөс зайгаа авсан. Зөв. За ийм байна. Цааш нь үргэлжлүүлж яриад яах вэ? Тий. Яа нэг худлаа нэг одоо манай энэ нэг хитэн нэг оомоо ч шиг дагагч магагч чиг шиг. Яг үнэнгээ хэлэхэд би бол попорч яваагүй. Хэн нэгэн даргын гадаа очиж хаалгыг өшгөлж яваагүй. Мөн үү? Би нэг хандив цуглуулж яваагүй. Тийм ээ? Би үр хүүхдээ гаргаж ирж. Мөн үү? Хандлт аваагүй. Гэр бүлийнхаа хэрүүл уруулыг сошиал дээр тавьж би хандлт аваагүй. Энэ муусаа юмнууд чинь оонуудын тархийг ерөөсөө тэгээ байгаа хитгэн ямар угаачдаг байхгүй юу? Тэ? Тэгээд одоо хандлтанд буураад ирэхлээр одоо гүнтлээч наараа одоо энэ мөнгө гэрд нь хинж байдаг юм. Бүгд ижлэх ерөөсөө. Хүүхдийнхаа зургийг тавьчих. Ичихгүй Өтгөнбаатар. Одоо Пуужин галаач гэсэн удахгүй 50 харж байгаараа та нар. Одоо дөнгөж эхэлж байгаа болохоор одоохондоо тавихгүй байхгүй наадах чинь. Хандлтын төлөө. Зүг. Би бол яг өөрийнхөө үзэл бодлыг ярьсараа байгаад 120 мянган дагагчтай болсон юм аа. Нэг хаягн дээр. Нөгөө хаягн дээр 100 мянган дагагчтай болсон юм аа. Би энэ хоёр дээрээ ээлжлээд яваад байдаг юм аа. Зүг. Энэ хулгайч нар шиг би яг жинкнээсээ явж байгаа учраас маш их дарамтан дотор маш их энэ Монголыг өөрчлөе гэж явж байгаа учраас маш их хавчлагын дотор явж идэг юм аа. Түүнээс та нар шиг нэг алиалагч нар 1000 цаас өгөөд тийм ээ. Нэг 5 сая төгрөг шилжүүлээд өөрийнхөө төлөө юу ч хамаагүй яриулчих хүнийг бол эдгээр чинь сошиалоор ингээд сэвчдэг байхгүй. Яг үнэхээр тэгдэж шүү. Одоо энэ хандлт аваад байгаа багийн дээр чинь тийм ээ.
Ингээ сэвчдэг байхгүй юу? Цаанаас нь. Тороолуудаараа мөнгө төлөө сэвүүлчдэг байхгүй юу? Мөн үү? Одоо өнөөдөр жишээл юу гэдгийг Буужингалаа нараа одоо хэн байдгийг мөн Эрдэнэ эднэр яагаа яваад идгийг. Сошиалар яагаа эднэр ингээ сэвгдээд яваад идгийг. Тороолууд 200-300 мянган тороолууд сэвээ явчихдаг гараас нь. На мен мэт шиг ингээд яг чинкнээсээ явж байгаа хүнс шиг яах нь 200-300 мянган тороол репортлчдаг байхгүй юу? Тэгэнгүүт чинь явдггүй байхгүй юу? Мөн үү? Энэ их авчилгын дунд бас намайг бол жинхэнэ эрүүл ухаантай хүмүүс үздэг юм аа. Миний дагагч яагаад цөөх юм бэ? Оркууд байхгүй миний дагагч нар дотор. Мөн үү? Айху ганц нэг наад галзуугаа тэгэж наад галзуугаа ингэж наачин галзууштай тэгсэн ингэсгээ ярьж байгаа хүмүүс байгаа. Тийм ээ? Оонууд ооч юм шиг, гүүч юм шиг нөхдүүд юм бичээд байгаа үстэй. А тэд нар чинь бүгд тороолуудаа. Миний үсгч нар бол эрүүл хүмүүс ээ. Би Монголын алхын хавдгаа таач хэлнэ. Яа нэг бүкс мөксөө хөдөлгөж нүцгэлж тайчиж илүү хангаан болж одоо 9 шидийн байдлаар би бол хандлт авч байгаагүй. Би яг л хараад зүхээд яриад хөөрөөд яг хөөрөөрөө. Харин сая ганц удаа энэ халамцуу ярианд орж би нэг өөрийнхөө PR-ыг нэг удаа одоо хүнээ одоо юмд орж хийлээ. Түүнээс биш би бусдаар одоо тэгж юу яаж исэн түүх байхгүй надад. Сэвүүлж исэн түүх байхгүй. Мөн үү? Одоо нуугадах юм байхгүй шүү дээ. Нэг хулгайчийг одоо нэг даргыг тийм ээ нэг одоо мөнгөний аткасан дээр суучаад байгаа нэг дарга бай гэж бодъё заяа хуйлдаа. За магадгүй Эрдэнэс Монголын даваа талаа бай гэж саний. Асар их мөнгөний аткасан дээр сууж ин тийм үү даваа талаа. Тэр даваа талааг зайлуулахын тулд зайлуулад оронд нь нэг хүн очиод тэр мөнгөний авдар дээр суух түлхүүрийг атгах нэг хүнд нэг бүлэглэлт нэг хүсэл байна. Мөн үү? Тэр хүн өөрөө гарч ирээд энэ даваа талаа зайл гэж хэлэх гэхээр адилхан нэг нам, адилхан тийм ээ цуг явж исэн бие биенийхээ бузар бүх юмыг мэдж байгаа тийм үстэй. Болохгүй байна. Нөгөөдхийг дорж гарч ирээд даваа талааг ярьчингууд даваа талаа зөрүүлээд доржиг ярьчин тэгэнгүүт хоёулаа унчингууд чинь тэр Эрдэнэс Монголын захирал болж чадхааргүй болчиход байна шүү дээ тийм үү? Тэгэхээр хин нэгэн хүний хөсөлт хэрэгтэй байгаа байхгүй юу? А тэр нэг хүнийг хөсөллөө араас нь нөгөө 200-300 мянган тороолуудаар сэвүүллээ, битүү шеэрлүүллээ. За болж өгвөл араас нь хэдэн сайт телевизээр сэвүүллээ. Ерөөсөө Монголын инфлюенсерүүд бол ийм л нөхдүүд ч дээ нуугадах юм байхгүй. Монголд бол цорын ганц инфлюенсер байгаа тэр нь би заяа. Яг гүндлээ ахыг бас хэлж болох юм да зайлгүй. Бас мөчгөрөөрөө үзэж байгаа шүү чаавс. За иймэрхүү байна. Хэдэн хүний буйнд хэдэн тороо цогдуулчаад их сагж байгаа шиг байна. Тэгээд яах вэ? Тэгээ одоо цаашдаа харъя. Харъя. Ачтнаа гомдоосж байгаа хүн яах нь харъя тийм ээ. За биш нэг яг тустай гэж туссан тэрэндээ хамаахгүй. Гомдоо намайг гомдооноо байна уу тэр хамаахгүй. Гомдоод ах чинь байхгүй л дээ зүгээр ер нь. Ачтныхаа өөдөөс нөлөмж байгаа хүн өдлөхгүй гэж хэлэх гээд байгаа. Гомдоо гэдэг нь зүгээр яг нэг зүүр үг гэдгээр нөгөө ороод ирчлээ шүү. За иймэрхүү байна. Наадмын өдөр хүртэл ингээ 50 байхгүй хэрүүл хэлчих юм аа. Үнэн хэцүү нэр. За юу гэж байна? Казакуудыг зайлуулж ин яах нь вэ? Казакууд ч бас адилхан монгол хүн шүү дээ. Хүн бүрийг мууданд худалч их муу хүн байна да гэж байна. Хүн бүр та чиний үзээд байгаа бүх хүн муу хүн байна. Монголд ганц ариун цагаан хүн байна. Болох уу? Монголын төлөө юм хий гэж бодож байгаа хүн нэг ч алга юм чи. Хий гэж бодож байгаа хүн нэг ч байхгүй учраас яаж гинөө? Энэ Монгол улс чи ийм гачин уулны улс болчиход байна. Ойлгосноо? Нэрэ мурчиж анаадын инхтүр ах маань зайлуул хөөх юм зайл мөн чөрөөрөө шүү. Тийм бас ганц нэг хүн бас байгаа юм байна. Би ч бас цор ганц биш юм байна. Манайхан ч гоё шүү. Наадмаач хийн ховооч оозно гэж тайвшир гэж тайвширч байх вэ. Тий. Буужингалаа ч эвгүй санагдаад байгаа юм да гэж яах вэ. Тэгэхээр нэг иш стилтэй юм бэлээ. Тийм ээ? Шоронгийн характертай юм байлээ. Тэрнийгээ өөрийгөө атмаа гэж бодож байгаа бол одоо өстэй хөөхөн дөрдөө итгэцэл явж ин да. За өөрөө хүн муулаад явдаг арчаагүй болчих юм уу? Магтаад явчих юм уу? Маргаашнаас бүгдийг магтчихгүй би. Чадна шүү дээ. Маргаашнаас бүгдийг ч магтчихгүй. Мөнх Эрдэнэгийг магтаад, Өтгөнбаатарыг магтаад, Наарааг магтаад, Буужингалааг магтаад одоо өөр хэн байдیں۔ Тэр муу илүүсэн гэдэг бүх хүнийг ч би гараа магтчихгүй. Тэгээд тэд нартай нийлээд нэг фракц болоод
Удахгүй нэг 600 авч унаад нэг хаусанд ороод гоё явчих уу яах вэ? Чадвал чадна шүү. Гүлэг минь. Нэр амархан шүү. Хүм мөөлөхгүй байхад үндэл амархан шүү. Хамгийн амархан. Хүм магтах чинь хамгийн гоё юм байдаг. Тэгээ энэ магтуулсан хүн чинь эргээд тийм ээ. Баярлаад тийм ээ. Хулгай ховыг ярихгүй болохоор хулгай ховын дараа төгтөр чи хүн баярлдаг юм байл ш тий. Тэгээ сайхан маргааш нөгөөдөр нэг намраас 300 аваад тэрний дараагийн хавраас хаусанд орж мороод ингээд гоё амьдраа явуул болно шүү. Ямар ч асуудал байхгүй шүү. Эргүү тэнэг малнууд нэрэ. Яг. Угаасаа гэхдээ ганцхан Монголд ингэж их оркууд байгаа биш заяа. Дэлхийн бүх улсууд л орк байгаа. Солонгост ч байгаа, Хятадч байгаа, Америкт ч байгаа. Бүхэл улсууд оркууд байгаа, ухаантай хүмүүс байгаа. Дундаж хүмүүс байгаа. Монголд яагаад энэ оркууд нь хэтэрхий их болцсон юм шиг санагдаад байна гэхээр энэ оркуудыг чи удирддаг хүмүүс гэж байдаг байхгүй юу? Одоо найз нэг 5 найз байлаа гэсэн тэн дотор нэг арай нэг толгоос иргэн нэг хүн байна. За ах トゥ садгийн нэг 10 хэдэн хүн байлаа гэж бодоход тэрэн дотор бас нэг эрүүл ухаантай нэг гайгүй хүн байна. Тэр нөгөө хэдийгээ удирддаг. Гэх мэтчлэн ингээд энэ оркуудыг чинь ингээд боловсруулж идэг, удирдах идэг, хэлж ярьж идэг, журманд нь оруулж идэг хүмүүс гэж байдаг байхгүй юу? Тодорхой хэмжээний хүмүүс. Нийгмийн тэр оюун санааны удирдагч гэж нэрлэгдэхээр нэг хэсэг хүмүүс байдаг байхгүй юу та. Тэгээд тэр хүмүүс чинь бас дээшээ хин гарахыг шийднэ. Доотлынхоо хүмүүсийг удирдна. Мөн үү? Оркуудаа удирдна. Дээршээгээ энэ төрийн толгойд хин гарахыг гэдгийг шийддэг тийм дундаж дагваргын тийм одоо юу гэдэг ухаантай хүмүүс гэж байдаг байхгүй боловсролтой байж болно, боловсролгүй байж болно, мөнгөтэй байж болно, мөнгөгүй байж болно, дундаж амьдралтай байж болно, тэр хамаагүй. Ерөнхийдөө нэг сүргээ удирддаг тийм ээ. Үхэр байлаа гэж бодоход нэг үхрийг нэг үхэр нь нэг бэлчээрт гаргачаад буцаагаад аваад ирдэг үстэй нэг үхэр нь. Яг тэрнтэй чи ижилхэн нэг тийм толгойлогч үхэр байдаг байхгүй та. Монгол яасан бэ гэхээр тэр үхэрнүүд нь гадаадд гарсан байхгүй. Тэгээ яагаад Монголын тэр үхэрнүүдийг гадаадд гаргаад байна гэхээр гайгүй хүмүүсийг гадаадд гаргачаад байна гэхээр энэ урд хойд хөрш чинь ингээд бодлогоор гаргачаад байна шүү дээ. Энэ Монголд байгаа нуудын шорон даваач чигээд алгыг алгаад тэгээд амьдрах аргагүй болгоод тэгээд тэр нэг толгойлж явдаг хүмүүс нь гадаад гарчаад байгаа. 300 мянган. Арай чөмхтэй. Арай нэг гайгүй гэсэн 300 мянган хүн гарчаад байгаа. Тэгээ энэ Монголд чинь нэг цөөхөн хитгэн ганц нэг Баярбаатар мэтийн хүмүүс үлдчихэд ингээд мөнгөний төлөө улаарад эх орноо худалдчих нэг хэцүү. Мөн үү? Эх орныхоо төлөө зүтгэж явж байгаа хилмигдчих нэг хэцүү. Ингээд дунд нь ингээд яач чадахгүй байж шít. Тэгэл хөөх юм залил мөнчгрөөрөө ингээд хүн хүнтэй муудалцаад хүн хүнтэй дэсэлтэл. За тийм байна. Та нарын тархинд тааруулдаг гэж баярлалаа. Нэрэ гинт баяждаг лалруулч юу гэж байна. Ярьж байгаа чинь магадлал өндөр шүү. Казакийн асуудал гэж. За тэр казак яах вэ? Тэр үлднэр жижиг асуудал. Тэр нь тийм дэмий балаам яриад байгаа. За маргаашнаас тэгээ сайхан бөхөө үзээ тэгээд сайхан баярлцгаагаарай. Одоо энэ ирэх биш ингээд нэг энээс шинэ хулгайч нартай дахиж харьцахгүй дахиж ийм балаа мэдрэл мотой юмнуудаа хэрүүл хийхгүй. Ярьсан хэлсэн бүх юмнуудаа гүйцэн. За баярлалаа. Баяртай сайхан амарцгаагаарай.